хожин ядлагдагч, шүүгдэгч үндэслэгүүгээр хорьсон, мөн баривчилсан, цагтан хорьсон гэж үзэж байгаа бол энэ талаарх гомдлоо болоод шүүхэд гаргаж болох нь мөрдөгчийн шийдвэр үйл ажиллагаанд мөн адил гомдол гаргаж болно. Энэ тохиолдолд хяналт тавьж байгаа хяналтын прокурорт бол гомдол гаргана. Прокурор гомдлыг хүлээж аваад 14 хоногийн дотор бол шийдвэрлэж хариуг нь өгдөг байгаа. Хэрвээ прокурорын гаргасан хариуг та хэрвээ зөвшөөрөхгүй тохиолдолд дахин дээд чатны прокурорт бол гомдол гаргах хэрэгтэй. Дээд чатны прокуророос гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд 3 хоногийн дотор улсын ерөнхий прокурорт бол гомдол гаргах эрх нь бол нээлттэй байж байгаа. Өмгөөлөгчийн шийдвэр үйл ажиллагаатай холбоотойгоор бол зөвхөн үндэслэл бүхий гомдлыг бол хуульчдын холбоонд бол гаргаж болохоор зохицуултыг бол хуульчилсан байгаа.